Зохиолч Цэнд Доржийн Оюунбат. Амьдрал өгүүлгийн төврээс. Захиа. Хөгшчүүдийн асрамжийн газарт дахин нэг өглөө болоход хэдхэн цаг үлдлээ. Дэмбэрэл өвгөн бусад өдрүүдийн л адил үүр хаяархаас өмнө нойр нь хулжиж сэргэг болон коридор дох хүмүүсийн чимээг чагнан хэвдэх бөгөөд сонсгол нь эрс муудсан ч гэлээ бүхнээс түрүүнд сэрж ариун цэврийн өрөө рүү явахдаа балдан өвгөний хүнд гутлаараа модон шалан дээр пад хийлхэн алхах чимээг эрх биш нэг ялгахтайгаа билээ. Балдан боссны дараа мань хүн зузаан хүнчлэнийхөө доороос чөргөр хоёр хөлөө суглан илчгүй юм шиг санагдах зузаан онсоо өглөн гэрийн эсхий шахаага өмсдөг юм. Дэмбэрэл хөвцээр л удаан сэрүүн хөвтвөл доороос нь завсаргүй нухлах модон ороо тэр шаан баруун зүүн тийш ээлжлэн хөрвөн. Бас ингэхдээ хажуугийн орон дээр уг нойрсох 5 насаар дүү Нямааг сэрээхгүй санаатай чимээ гаргахгүй хичээ. Нямаа шиг ингэж бүх унтдаг бол сайхнаа гэж дэмбэрэл атаархсан өнгөөр дотроо бодол хийлж амжив. Өнжилнийхөө дээгүүр дөнгөж зухих Нямаагийн цоохорлож өчлөөдсөн халзан магнааны байдлаас ажвал бүх гихчийн унтаж буй бололтой. Хаяа Нямаа зүудэлж харанхуй шөнөөр хай хүй гэж эгээл нэг тал дээр мал хариулж яваа юм шиг чангаар хашгирч гуаглан мань хүнийг зочиодгол юм. Бодвол залуудаа нутагтаа мал хариулж өнгөрөөсөн бололтой. Нэгэн өрөөний хоёр маань цуг амьдардаг болоод 3 дахь жилийнхээ нүүийг үзэж байна. Анх орж ирэхдээ Нямаа өвгөн өнгөн гандаж цайрсан хүрэн бор тэрлэгтээ өвлийн хар ноосон малгай духтуулчихсан оншоор нь махигаад бүтэн иргэнгээ алдсан уучирч муудсан монгол гуталтай орж ирж билээ. Нэг өрөөний хамтран амьдрагч нар болж байгаа юм байна. Нутаг мэд тусаа мэндэлцсэний дараа Нямаа өврөөсөө Нямбайлан эвхэж далд хийсэн сонингийн тасархай дуугай төмөр хайрцагтай дүнсэн тамхи гаргаж ирэн сурмгай наргагүй ороож эхлэв. Дэмбэрэл ихэд сандран "Үй Нямаа, өрөөндөө тамхи татаж болдоггүй юм. Асрагч бүдүүн хорлоо гэж айхтар авгаа би. Бид хоёрыг загнана шүү." Гэхэд "Хэц хорлоо авгаанд хийгээд өгшин настай манига жаахан хүүхэд айлгах гэж байгаа юм шиг чихнээс минь чихтээд самбарын өмнө гаргах уу? Тэгэж ярихгүй айхөө. Гадаа хөтөн байхад тамхиа өрөөндөө татахгүй хаан татах юм?" гэж намжирцснаа итгэлтэй аргагүй шүтэнзээ шар хийлгэн нарийнхан гихчин ороосон тамхиа алсаан үнзгий сорж аван өгшүүлхэн ханиалгангаа утаагийн таа зөөдүүлээ. Харин энэ үед шинээр ирсэн Нямаа өвгөнд гонжил гудас эрний уут оруулж ирж таарсан хорлоо асрагч үүдээр орж ирэнгүүтээ дүнсэн тамхины өмхий дүү өнөрт пүүпа болон гараараа утааг сарниах гэж оролцсноо. Нямаа өвгөн рүү нүдээ бүртийлгэн үзээгүй юмаа харж байгаа аятай сүрхий ширтээд "Өвгөн гой, манай энд өрөөндөө тамхи татах хориотой. Татмаар байгаа бол гадаа гарч татна шүү." "Гүй ээ хүүхээ, гадаа харин намрын сэрүүн орчхоод би гэдэг хүн чинь нэмгэндүү хувцастай болохоор гадаа даарад байна шүү дээ" гэж учирлав. "Хэрв даарад байгаа юм бол тамхинаас гарчихгүй юу? Энд бол болохгүй. Эсвэл тамхиа хураалгах юм уу?" гэж гараа дүнсэн тамхи руу сунгахад Нямаа өвгөн чихрээ харамлаж буй жаахан хүүхэд аятай төмөр хайрцагтай дүнсэн тамхиа цааш нь угац татан өвөртөө далд хийчихв. Энэ үйлдэлт нь асрагч хорлоо юу ч хэлсэнгүй. Ширв татан харчгаад "Хүнжил гудсандаа даавуугаа өөрөө хийгээрэй" гिचгээд гараад явчихв. Нямаа орон дээр нь эвхээтэй хоцорсон цоохор ирээн даавнууд руу гайхаж тасарсан маягаар харснаа бойтгонон хөдөлж дэвсгэр даавуугаач нэг барьж аван хөнжлөөч барьж үзэн даавуу руу н оруулаад энд тэнд нь овоолгон бөөгнөрүүлж өрөөний хамаг тоосыг нэгдтэл сэвж цаг гаруй ноцолтоод барсан. Арга ядахта хөлсөндөө нэвтсэн хар носон малгайгаа авч хажуу тийшин шидээд ганцхан хүрэн тэрэлгээ тайлж байгаад тухтай үзэхэр шийдсэн бололтой. Тэгэж үзээд ч хөнжлөн даавун дотроо нэг талдаа бөөгнөрчгөөд олигтой болж өгсөнгүй. Хий димил дэмбэрэл рүү гордлогын харцаар харсан ундаг. Тэгтэн дэмбэрэл босч очин дүү өвгний хөнжлийн даавууг хамжин барин оруулсан билээ. Энэ мэтчлэн тэдний анхны уулзалтаас эхлээд өгтөө зүйлүүд болж эхэлсэн тухай нойр нь хулцсан байсан дэмбэрлийн санаанд орж орон дотроо чимээ гаргалгүй нуг хийлгэн инээ. Ашгүй коридорын модон шалан дээр балдан өвгний хүнд гутлын чимээ пад хийлхэн коридорын нэг булангаас наашилсаар
хаалганы хажуугаар өнгөрч ариун цэврийн өрөө рүү дөхөж байгаа чимээ дуулжээ. Энэхүү их шиглэн чимээг баяртаагаар хүлээж суусан Дэмбэрэл орноосоо аажуухан босч хөлтүү эсгий шаахаагаа углан аваад дээгүүрээ зузаан цамц нөмөрч орныхоо хөлд цомцсон суув. За байц. Ойлын өрөө орж давсгаас улалцгаад дараа нь юу хийдэг юм бэлээ гэж өнөөдрийнхөө төлөвлөгөөг бодон Нимааг сэрэх болоогүй юм бахтаа гэсэн горилгын харцаар ширтэн. Оог нь энэ маань босч ирвэл хандаа нар мандтал хууч хөөрч байгаад өглөөний цайндаа орчих юм шүү дээ. Тэгвэл должинтой зэрэгцэж сууж байгаад цайгаа хандаа ундаа гэсэн шүү юм бодожсон. Должин эмгэн түүнийг бодвол насаар ануухан дал дөнгөж гарч яваа. Хөгшөрхийн цагт аяг цагаа хувааж уугаад бас болооч үгүй хоёр биенийхээ биехаа өвдөх даралт ихсэх зэрэгтэн эм там дөхүүлэн асрагч нарт хил дуулгах гэх мэтээр халамжилцгаадаг л юм. Тэгээд ч тэр хоёрт бие биенээсээ нуугаад байх юмгүй хамаг амьдралаа ярьцгаагаад авчээ. Должин эмгэн ганц хүүтэй байсан нь хэцүү нэртэд ороод өчнөө жил болсны улмаас харж хандах хүнгүй болж асрамжийн газар бараацсан хэрэг. Өнөө хүүгийн сурагч байдаггүй. Амьд үгсэн мэдэгдэхэ байгаад уджээ. Дэмбэрэл хий дэмэл сэтгэлийг нь тайлгаруулж өөч нь удахгүй суллагдаад ижи дээрээ ирээд авч яван асарн байлгүй дээ. Должин минь. Сэтгэлээр битгий юм. Ингэж тайлгаруулах гэж оролдоно. Ингэж хэлэх болохонд должин хар цагаан дуугүй байх бөгөөд цагтаа нарийнхан сайхан сүмбэн байсан одоо болохоор өчлөөдөж эвдэрсэн мойног хуруунуудаа оролдоод суудаг. Захиа цанаа бичээд ч хариу ирдэггүй болоод хэдэн жил болж хүүгээс нь ирсэн сүүлийн захиагаа дахин гаргаж ирж уншин буцааж ивгсээр сэмэрсэн шар цаас нэмэгрэн нуглаасаараа төд удалгүй урагдахад бэлэн болжээ. Бисэн хэдий ч должин эмгэн хүүгэн төлөөлөх ганцхан зүйл болох тэрхүү шидэд цаасыг ямарваа нэгэн судар номлууга адилтхан бодож өлөн хэр болсон хадганд нандигнан боогоод цааш нь хийдэг юм. Нэгэн удаа Дэмбэрэлд өнөөх захиагаа ганцхал удаа уншуулахад үүнд нь ийхүү битсэн байна. Сайн байна уу хамгаа сайрч. Хөөн чойрын шорон руу шилжиж ирсэн. Цагтаа цалгиж явхад албан даргаас адгийн аригчин хүртэл найзууд болдог юм. Гундаж явхад зөлзөн нохоо хүртэл хүний дайтай тоохгүй ноцдог юм. Хүнд идэсний хаар гайгаа хамтарч хийсэн хэрэгээ гүн дангаараа үлсэн гэж буруутж. Энийг асрамжийн газар руу шилжүүлсэн тухай сонссон. Гүн эндээс гарахад хэдхэн жил үлдсэн. Та минь хүлээж байгаарай. Энэ муухай газраас гарч байгаа гүн амьдралдаа гаргасан алдаагаа заавал засах болно. Танийга бүхнээс дэш өргөн асрамжилж чадаагүй цаг хугацаагаа зөвхөн таньдаа л зориулах болно. Таньдаа хайртай шүү. Учир нь золгохын өлзөлтэй ирүүлийг таньдаа дэвшүүл. Гүн удахгүй очноо. Хайр хүүгээс. Эдийгээр ганц удаа уншсан ч гэлээ Дэмбэрэл энэ захианы утга агуулгыг маш сайн санаж байна. Хөөрхөдөө удахгүй гараад ирнэ гэсэн байсан. Хордол ирээсэй бил. Энэ хөгшин хэдий удаан хүлээж чадах билээд. Хүний амьдрал ирээнтэй бараантай. Хүний үрд юу ч тохиолдож болно. Урд насны үүлийн үр гэдэг нь байх та гэж эргцүүл суутал Балтан ойлын өрөөнөөс гарчгүй сонсогдов. Дэмбэрэл зузаан болохдоо биеийн тамирын цамцаа биеийн дээгүүрээ өмрүүлсхийн ойлын өрөө рүү ороход шөнийн жихүүн агаар биеийг нь жиндүүлэн жичрүүлэх маягтай. Толны өмнө өөрийгөө нэг шинжиж харвал толгоогоо гялаалгаж хулсан ч уурал өснүүд нь эн тэндээс өрвийн сүр дийлхэн залуу цог золбоотой явах үед нь оч шиг гялалцдаг байсан бүрэн бор нүднийх нь өнгө нь сааралдан бүүдиж итгэл найдвараа алдсан хүний харц өөдөөс нь ширтэн зогсон. Удаахан зогсвол өвдөгний үеийн салганан чичирч хариугүй суун тусчих гээд байдаг учраас давсгаас уралсан болцоход өрөө рүүгээ яарвчлаа. Өрөө рүүгээ ороход харин хаалганы нуусны хятадх чимээнээр Нимаа нүд нээж нэг ившээснээ түүн рүү харав. Сайхан амарсан уу? Оог нь сайхан л нойрслоо. Урд шүнжэнгөө элдвийн зүүдлэгдээд гэж Нимаа бовтонснаа хэсэг бодол хийсэн нь урд шөнийн зүүдээ нэхэн санахыг хичээж байгаа мэт байв. Дэмбэрэл өвгний орон дээрээ суусан хойнч Нимаагаа гараа нүүрэн дээрээ салаавчлан урд шүн зүүдэлсэн ханыхаа дүр зургийг сэтгэлдээ тодхон үлдээчих хичээх тусам улам бүтгэрч алсарсаар буйд баг зэрэг адах сэтгэл төрөв. Өглөөний цайн дээр
Нэг өрөөнийхэн болох Дэмбэрэл Ниманар должин эмэгний сууж буй ширээн дээр цуг сууцгаав. Үцтэл должингийн толгоогоо буусан альчуурны цаана үс нь улам бууралдсан болохыг Дэмбэрэл гэнэт анзаарчээ. Урд шөнө хэр унтав да должин минь. Хөө минь бодогдоод нойр муутай л хонлоо. Яагаад захиа явуулсан ч хариу ирэхгүй, ямар ч хэл чимээгүй байдаг билээ. Миний хүү чинь хийж хэл чимээгүй алга болох хүн биш дээ. Эсвэл хүн амьтнаар утсаар яриулж хэл чимээ гаргуулдаг юм билүү? Чи нэг хөөцөлдөөд үзээш Дэмбэрэл минь. За тэгье. Би хүмүүстэй уулзаж асууж үзье. Гэд Дэмбэрэл цайгаа оочлонгоо хариулав. Өглөөний цайны дараа асамжийн газрын даргатай уулзахаар үүдэнд нь очижээ. Үүдэнд нь хулгасхийн зогсох түүнийг хараад сайхан ааштай дарга авгаа урайлгаханаар өрөөндөө урьж оруулан ямар учиртай явж буйг нь асуув. Дарга минь, надад ч асуух зүйл байхгүй л дээ. Гэхдээ должин хүүгээ санаж битгэрэх нь сүүлийн үед бүр илт илүү болж байна. Ганц хүн шоронд орсныг та мэднэ байлгүй дээ. Захиа занаа ирэхээ байж та нэг тодруулаад өгөөч. За Дэмбэрэлгүй, танд нэг ярих юм байна. Та гэхдээ должингоод хэлэхүү байх уу гэдгээ өөрөө шийдтээ. Бид нар ярилцаад хэлж төвдөхгүй л байсан юм. Бас өмнө нь шууд биднээс асууж байгаагүй болохоор үннийг хэлэхэд 3 жилийн өмнө бидэнд 20-оос алтан бичиг ирсэн. Тэгээд дарга авгаа цаашаага бичиг баримтаа авахсны эцэст тамхтай бичиг гаргаж өөрт нь өгөв. Бат сүмбэр дэх улсын асрамжийн газар. Тойрын 20 ангид хүмүүжиж байсан ялтан должин овогтой төмөр хуйг нь эдгээр оны эдгээр сарын эдний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Дээд төмөр хуйг нь гэр бүлгүй бөгөөд их должин нь улсын асрамжийн газар байдаг гэсэн бүртгэлийн дагуу энэхүү албан бичгийг илгээлээ. Захианы доор холбогдох албан тушаалтны нэр гарын үсэг он сар өдөр байх ажээ. Бичгийг уншаад Дэмбэрэл яахаа мэдэхгүй болон гарын салганаж нүднийх нь өмнөр захиан дээрх бичгүүд найс цааш гүйлдэх жижигхэн хорхоонуудыг санагдахад хоошоо сандал руу ирэхгүй л өвдгөрөө суун тусав. Дэмбэрэлгүй, зүгээр үү? Зүгээр дээ. Тэгээд та хэд 3 жилийн өмнө энэ захиаг хэлэхгүй яахавд? Тэр үед та санаж байгаа бол должингоо би барагтай байсан л та. Хажуугаар нь базаахгүй мэдээ дуулгаад хэрэггүй л гэж бид бодсон. Нэрээ тийм шүү. Хэвтэрт хэд хоног байсныг нь санаж байна. Гэт Дэмбэрэл дуугаа хураав. Нэрэж 3 жилийн өмнө должны би тааруу байсан шүү. Хариугүй явчихнуудыг гэж сандарч байснаа Дэмбэрэл нэхэн санав. Тэгээд одоо энэ талаар хэлсэн нь дээр үгүй юу гэдгийг шийдэж ядан эргэлзэхэд хүрчээ. Юутайч даргад талархлаа илэрхийлэн өвгөн халзан толгоогоо гудайлан өрөө рүүгээ ааж өвгөн гэлтрэв. Хиллээ гэд юу ч өөрчлөгдөх билээ. Хилээгүй дээр юм болов гэсээр нэг л мэдхэд өрөөнийхөө модон хаалганд тулаад иржээ. Харин хаалгаа онгоолгоод ороход должин Нима 2 юуны ч тухай юм мэтгэлцэн ярилцаж байснаа түүнийг орж ирэхдээ зэрэгцсэн. За тэгээд асууж өгөхөр болов гэж должин царайчлан түүн рүү харлаа. Өрөөнд нь хүлээгээд сууж байна гэж санаагүй Дэмбэрэл өвгөн их л сандран хэсэг твдэв. Түүнийгээ мэдэгдэхгүй хичээн гутлын хоншороо харан аав ээждээ загнуулчихсан хүүхэд дайтай зогсноо. Дарга асууж өгнө гэж байна. Өнөөдөр эсвэл маргааш утасдах юм уу да гэд өөрийн мэдлгүй худлаа хэлж орхив. Харин эмгэн сэжиг авсангүй хөөхий хэрэндэл баярлав. За ашгүй дээ, ингэж нэг гэлах гэж хөөмн захиа занаа явуулах завгүй байсан юм байлгүй дээ гэж хий дэмил өөрийгөө тайлхруулах гэж оролдов. Дэмбэрэл өвгөн худлаа хэлсэндээ санаан зовон байж ядахта гадаа гарт салхилах нэрийдлэр гадуур хөрмөө аван гарах хаалга руу алхчихав. Хэрэггүй ч худлаа хэлбүүд. Тэнэг өгөр толгой гэж дотор хүнээ битүүхэн загнасаар байшингаа тойрон явган хүний замаар алхахад өглөөний сэрүүхэн чэглэг агаар толгой тархийг нь сэргээж бөөмэд сэнгэнсэн агаар уушгийг нь тэтгэж өгнө. Хөөхий должингийн хүүч ээж дээрээ эргэж ирэхээргүй болж. Харин миний хүү ирэх болов гэж Дэмбэрэл ягаад ч юм өдийд 50 хүрч яваа ганц хүүгээ учиргүй ихээр үгүйлв. Дэмбэрэл залуу зандан цагта хүүгийнхээ ээжтэй ханилан суусан ч гэлээ
Хүүгээ нэлээд том болсон хойно таарч тохирохгүй болон хоёр тийш болж тэрнээс хойш өөр хүнтэй нэг нийлж үзээд дахин салчихсан юм санжээ. Тийм ч учраас харж хандах ойр дотны хүн гэр бүлгүй учраас асрамжийн газарт ирсэн байна. Хүүгийнх нь ээж нас барсныг сонсоод хэл хургуулan ажил явдалд нь оролцохыг хүссэн ч хүү түүнийг эрхийг хүссэнгүйгээр барахгүй дахиж уулзаад хэрэггүй дээ гэх ухааны юм хүнээр хэлүүлсэн билээ. Дэмбэрэлж өөрийгөө хүүгийнхээ өмнө асар их буруутай гэж үзсэн насан туршдаа шаналсаар өдийг хүрсэн. 2 хоногийн дараа должин өрөөнд нь цалиг хэсгэрүүлэн гинэт орж ирээд "Дэмбэрлээ, дарга хорих руу утастаж асуусан болов? Нэг лавлаад өгөөч" гэвэ. Дэмийл даргын өрөө рүү зүгэлсэн болж харагдаад булан тойронгуудаа Дэмбэрэл яах учраа олохгүй хэсэг азнав. "За байц. Одоо яах вүлээ? Үннийг хэлчихвэл энэний маань даралт ихсээд харваад өгөл баларна. Нямаатай зөвлөдөг ч юм билүү?" гэж тэнгэлзэн барин Нямаагаас асуухаар болов. Амралтын танхимд Нямаа бусад өвгчүүдтэй шатар тоглож сууж байхад ярих чухал зүйл байна гэж чангаасаар гадагшаа гарлаа. "Нямаа, Должинг ганц хүүтэйг чи мэдэн шүү дээ." "Тийм ээ, мэдэлгүй яах вэ? Харагдаж байгаа гэж дууссан." "Өвгөн нь яахаа мэдхээ байлаа. Тэр хөө нь нас барчихсан гэж байна лээ. Тэгээд өөрт нь хэлэх учраа олдоггүй." Нямаа гинти мэдээнд зочирдсон байртай хоёр нүдээ байдгаар нь томруулан "Үнэн юм уу да? Хинээс сонсов?" "Даргад алдан бичиг ирсэн байна лээ. Би өөрөө уншсан." "Тэгвэл ч хөөрхий Должинд одоо хилдэгэл байх та." "Үгүй ээ, ер нь хэлж болохгүй юм байна. Сарын өмнө цаадхыг чинь даралт айхтар өндөр болж манай асрагч нарыг сандрахад авсан шүү дээ. За тэгсэн. Сумаас ирсэн эмчийн асрагч нартай ярьсныг хальт сонсоход хамаагүй сэтгэлийг нь хөдөлгөж болохгүй. Аль болох тайван байлга гэж байсан. Хэрв Должинд наад айхтар мэдээг чинь пал хийдэл хилчихвэл хөөрхий эмгэн дис чадах болов. Айвгүй л байх та." гэд Нямаа айхтар хүн дээр санаа алдснаа өврөөсөө дүнсэн тамхиа тэмтчин гаргаж ирээд сони тасарханд ороож эхлэв. Тэгээд яадаг вүлээ? Хорих руу асуулгаад хариу нэхэд байдаг. Яах юу байх вэ? Худлаа үнэн хэлээд аргалж байхаас өөр яадаг юм? Нэг санаа байна. Хүүгээс нь ирсэн нэг захиа байдаг юм. Тэрийг нь харж байгаад бичгийн хивийг нь дуурайлхан захиа ирүүлээд байвал яаж вэ? Гэснээ Дэмбэрэл мэрэгэн санаа олсон мэт нүдэн гялалзан цовоо болоод ирэв. "Наадах чинь харин дөрвөн юм шүү" гэж Нямаа тамхиа асаахаа мартчихсан нүүрүүн баяртайгаар ширтэн. Хоёр өвгөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд эмэгний захиаг хулгайлах хэрэгтэй болжээ. Хаана байгааг нь мэдхээс хойш энэ нь харин ч амархан байв. Харин бичгийн хэвийг дуурайлгаж бичнэ гэдэг нь хүнд даваа аажээ. Янз янзаар бичээд байдаг нэг л адилхан болж өгдөггүй. Хажуугаар нь тэд нарын бичгийн хэв эвдэрч гүйцэн хүн уншихад хэцүү болсон нь нөлөөлжээ. Арай залуу юм гэсэндээ харин Нямаагийн бичиг арай дөхүү болж байна. Тэгээд ийм нэгэн захиа Должинд өгчээ. "Сайн байна уу ээжээ? Удаан захиа бичээгүйг минь өршөөрэй. Хүүн мод бэлтгэлийн ангид хуваарлагдсан хэсэг хугацаанд захиа бичиг ямар ч зав зай гарсангүй. Гэхдээ сайн ажилласан гэд ялаасаа 2 жилийг хасуулж төгсөн шүү. Таны бие дэхээ сайн биз дээ. Хүүгийнх нь би сайн. Хайртай хүү. Тэ төмөрхөн ихч. 3 жил хэл чимээгүй байж байснаа гинэтхэн ийм нэг товчхон захиа ирэнгүүд Должин эмгэн их гайхсан ч гэлээ баярлан хөөрч байн цаасыг нь үнэрлэн асрамжийн газрын бүхий л хөгшөд ажилчдад гайхуулан ярьж хүүгээ бүр онцгой сайн ажиллаж шагнуулсан тухай сар гаруй ярьж явсан юм хөрхий. Энэ маягаараа Нямаа Дэмбэрэл хоёрын бяцхан хуйлдаан хэсэг хугацаанд ч гэлээ үргэлжилж эмэгний сэтгэл санааг ээшлүүлж байж. Дэмбэрэл харин ойрноос өөр зүйл санаан зовнон даргын үдээр хаяа эргэлдэх бөгөөд ийм нэгэн уулзалтаар дарга авгаан өрөвцөн харц түүн дээр тусна. "Дэмбэрэл хаа, таны илгээсэн захиаг
задлалгүй буцаагаад явуулсан байна лээ. Гэт лацсан задраагүй нэмгэн захиаг өөрт нь өгөв. Өвгөн өрөөндөө орж ирээд захианы нүүрэн дээр бичсэн өөрийнхөө бичгийг уншив. Хайртгүй амартаа аав Дэмбэрлээс. Шүүгийнхээ хамгийн доод шургуулганд лацсан задраагүй бусад захианууд дээр шин захиагаа нэмж хийнгээ өвгөн гомдолтойгоор өмөлзүүлж ирэн зүрхрэн уйлсан ч нүднийх нь ансаг чийгдэх төдийл нулимс гарчээ. Нулимс хүртэл ширэгдэг аж ахуй. Зуны нэгэн дулаахан өглөө амар алдан өрөөнийхөө ширээний ард ажил хэрэгж хослол цагаан цамц хүрэн улаан зангиатайгаа суугаад өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж суулаа. Төвний туслах бүсгүй хаалгыг нь догшин өрөөнд орж ирээд "Танд илгээмж ирлээ" гэд хурлын том ширээн дээр жижиг цаасан хайрцагтай зүйл тавиад гараад явчихв. Амар хайрцаг руу дөхөн хаягийг нь харахад гаднаа ямар нэгэн бичиг сажиг байхгүй юм. Сони юм да, нэр хаяг байхгүй. Гэсээр хайрцагны скотчийг цаасны хутгаар зүсэн онгойлгов. Хамгийн дээр ил захиа бай. Дэмбэрлийн амар. Сайн байна уу? Аав Дэмбэрл чинь 7 хоногийн хүн Бурхны орон хайр өрслөө. Тэр үхэн үедээ ухаан санаа яахаа мэдлээ байгаад хил чимээ дуулгаж чадсан. Өрчөгдөрхөн бидний хэсэг нөхрүүд адуун толгойлтын өвөрт жам сорн нөлөөлсөн. Ааваас нь чамд үлдээсэн багахан зүйлсийг өгөөд явууллаа. Амьдралд чинь юу ч тохиолдсон бай. Аавыгаа уучлж үзээрэй. Чамд маш их хайртай байсныг нь сүүлийн хэдэн жил цайгаа хуваалцаж явсны хувьд бид нар мэднэ. Захиагадсан должин нямаар. Захиаг уншиж дуусаад амар үргэлжлүүлэн хайрцгийг ухахад өөрт нь хаяглаад ирэхэд нь задлгүй буцаадаг байсан аавынх нь хориод захианууд ээж аавынх нь хар залуугаараа түүнийг балчир байхад дундаа тэрчгсэн хар цагаан зураг дотроо 20,000-ийн хідэн дэвсгэртүүд бүхий зузаан духтуу байв. Өвгөн тэтгэврийнхээ мөнгнөөс чадах ядхаараа түүнд зориулж цуглуулдаг байсан бололтой. Аавынхаа захиануудыг барьж байснаа амар гинэт нүрээ даран сандал дээр сууж чимээгүй мэгшиж эхлэв. Аваа үгүй уучлаарай гэж амандаа хичнээн өглөвч бүх зүйл оройтсон гэдгийг хамгийн сайн мэдэж байлаа. Тэр өдөртөө амар дараад өрөөндөө хэний ч хүлээж авч уулзалгүй ажлаа хойшлуулан аавынхаа захиануудыг бүгдийг нь дахин уншсаар ажил дээрээ өнжжээ.